Цагаатгын ажлыг удирдах зохион байгуулалт нийслэлийн салбар комиссийн хуралдаан өнөөдөр зарлагдаж хуралдаа хийж байна. Хөлсөрсөн учраас хуралдаа эхлэе. За өнөөдрийн хуралдаар үндсэн 2 асуудал хэлцүүлэхэд та бүхэнд оруулж байна. За нэгдүгээр асуудал нь комиссийн нарийн бичгийн дарга гишүүнээр томилох тухай. За энэ ийм одоо нэгдүгээр асуудал байна. Хоёрдугаар асуудал нь улс төрийн хэлмэгцлийн тусгалыг хүндэтгэх өдрөөр зохион байгуулалт гарах хэмжээний тухай төлөвлөгөө батгах тухай гэсэн ийм 2 асуудлыг оруулж байна. Комиссийн хурлаар хэлцэх асуудалтай холбоотой асуулт санал байна уу? Байхгүй бол хэлцэх асуудал батлах уу? За болж байгаа гişүүд. За баярлалаа. Тийм цагаат ажлыг өдөртөн зохион байгуулах салбар комиссоос дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна. За үүнд нэгдүгээрт нь хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгуулах. Үүнд бол улс төрийн хэлсэг техникийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөх. Энэ бол 9 сарын 10-нд 10-аас 12 цагийн хооронд болдог энэ хойно төв хөшөөн дээр. За үүнд бол нийслэлийн бүх удирдлагууд олдогч дарганаар дүүрэг харьяа газрын удирдлага салбар комиссийн бүгд оролцсон. За сонгойрхон уулын ард байгаа хэлмэгдэхсдийн болшин хүндэтгэх үзүүлэх үл энэ бас 9 сарын 10-нд энд бол нийслэл дүүргийн комиссийн дарга нарийн бичгийн дарганаар тэгээд цэргийн хэлтсэл оролцдог. За хамгийн овооны сургамд хүндэтгэх үзүүлэх байгаа. Үүн дээр бол сонгойрхон дүүргийн удирдлага нь бол оролцсон. За хоёрдугаарт нь улс төрийн хэсэг хэлмэгдэхсэд тэдний гэр бүл үр хүүхдүүдэд одоо мөнгөнд тусламж үзүүлэх ажил урд өмнө нь хийгдчихсэн. Тэгээ энэ жил бол энэ 9 сарын 10 нь хагасаа өдөр таарч байгаа. Тэгэхээр 9 сарын 9-ний өдөр байх болов уу гэдэг энэ дэр төр одоо ярилцаа шийдэх юм байгаа. За гуравдугаарт нь хэлмэгдэхсдийн тусгалын төв өшөө сонгойрхон уулын арын борш энэ хамгийн овооны сургын одоо хүндэтгэл үзүүлэхтэй холбоотойгоор орчин тойрны цэвэрлэг сэргээн засах засварлах ажлууд бол энэ хийгдээд чиглэлтэй сонгойрхон дүүргийн удирдлагад өргөж чиглэл өгсөн байгаа. За 9 сарын 10-ны 10-аас 13 цагийн хооронд хотын хөдөлгөөнд оролцож байгаа нийт бүх тээврийн хэрэгслүүдийн гэрлийг хасгалж хүндэтгэл үзүүлэх ажил бас зохион байгуулдаг. Үүнийг бол замын цагдаагийн газар нийслэлийн цагаат ахлын комиссоос албан тооцоо явуулсан байгаа. За 5-дугаарт энэ улс төрийн хэсэг хэлмэгдэхсдийн тусгалын хөшөөнд цэцэг өргөхтэй холбогдуулаад үүнд бол төрийн бүх удирдлагууд намын удирдлагууд оролцдог. Түүнтэй холбоотойгоор хамгаалтын арга хэмжээнд бол анхаарах асуудал байгаа. Энийг бол нийслэлийн цагдаагийн газар хариуцсан гэж тооцож байгаа. За тэгээд энэ тусгалын хөшөөнд өргөх цэцэг захиалгыг хэлгүүлэх юм ажлууд бол байгаа.